Эерэг бодол, эерэг сэтгэл зүй таны амьдралыг сайн сайхан руу хөтлөнө. Эерэг подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За, эерэг подкастын эрхэм сонсогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За, өнөөдрийн бидний ярих сэдэв эерэг сэтгэл зүй хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөө үзүүлдэг вэ гэдэг талаар ярих болно. За, эерэг сэтгэл зүй нь бие махбодын эрхтэн системд маш чухал нөлөө үзүүлж, биеийн ерөнхий эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг болохыг сүүлийн 30 гаруй жилийн судалгаанууд бол бас их харуулж байгаа. Тэгэхээр эерэг сэтгэл зүй болон бие махбодын холбоо хамаарлыг судалгаан суйрлан та бүхэн тайлбарлахыг хичээе гэсэн үг энэ подкастын дугаар. За, нэгдүгürt эерэг сэтгэл зүй бол зүрх судасны системд маш чухал нөлөө үзүүлдэг. Талархал, өөдрөг үзэл гэх мэт ийм эерэг сэтгэл зүй, за түүнтэй холбоотой эерэг дадлууд нь зүрх судасны эрүүл мэндтэй шууд холбоотой байдаг. За, Америкийн кардиологийн сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар өөдрөг үзэлтэй хүмүүс зүрхний шигдээс цус харвалт зэрэг зүрх судасны өвчлөх энэ эрсдэл 35%-аар бага байдаг гэж. Тэгэхээр эерэг сэтгэл хөдлөл нь кортизол, адреналины төвшнийг бууруулж цусны даралт болон зүрхний цохилтыг тэр ачааллыг бол багасгаж өгдөг гэсэн үг. Тэр стресс багасхаар судасны дотор талын тэр хананд ямар нэгэн байдлаар өрөвсөл үүсгэхээс хамгаалдаг, энийг бас намжаадаг. За, үүнээс улбаалж судас бөглөрөх ч юм уу ийм эрсдлээс бол урьдчилан сэргийлж хамгаалж өгдөг юм байна. Тэгэхээр сэтгэл санаа тайван байх, эерэг сэтгэл зүйтэй байх гэдэг нь бол тэр зүрх судасны үйл ажиллагаа тэр доголдол ямар нэгэн эрсдэл үүсгэхээс урьдчилан сэргийлэх нэг нөхцөл болно. Зүрх хэвийн тайван амгалан ажиллах бас нэг үндсэн нөхцөл болж өгдөг юм байна гэсэн үг. Жишээлх юм бол өдөр бүр талархлын тэмдэглэл хөтлөх, бусдад талархах, амьдралд талархах, хэн нэгэнд талархах ийм эерэг дадал зуршлыг бий болгосноор стрессээс үүдэлтэй зүрх судасны ачааллыг бууруулдаг. За, энэ нь хүний тэр цусны даралт ч гэдэг юм уу, тэр бие физиологт гарах ямар нэгэн өөрчлөлтийн үүдэлтэй эрсдлээс хамгаалах юм нөхцөл болно гэсэн. За, дараагаар нь дархлалын системд маш чухал нөлөө үзүүлдэг энэ эерэг сэтгэл зүй. За, Psychological Science сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар аз жаргалын түвшин өндөр хүмүүсийн эсрэг биеийн хариу үйлдэлийн хүч их өндөр байдаг болохыг бас тогтоосон байна. За, эсрэг бие гэдэг нь бидний биед орж ирсэн, гаднаас орж ирсэн нян, бактери, вирус. За, эднийг таньж, олж, илрүүлж устгадаг, өөрийгөө хамгаалдаг ийм эс. Тэгэхээр судалгаанаас үзэхэд эерэг сэтгэл хөдлөл нь дархлааны тогтолцооны тэр эсрэг бие үүсэх чадварыг сайжруулж, за биеийг халдвар төвчөнд өртөх магадлалыг бууруулдаг гэж. Жишээлх юм бол нэг юм туршилт байгаа юм л да. Ахмад наснуудыг судалгаанд хамруулсан. За, тэгээд судалгаанд хамрагдсан тэр ахмад наснуудын аз жаргалын түвшнийг тодорхойлсныхоо дараа тэдэнд ханиадны эсрэг ийм вакцин хийсэн. За, улмаар вакцины үйлчлэл аз жаргалын түвшин өндөр гэж гарсан оролцогчдод хамгийн сайн үйлчлэгээ ийм нөлөө үзүүлсэн байна. За, мөн тэд тухайн улиралд ханиад хүрэх хувь нь аз жаргалын түвшин харьцангуй доогоор байсан хүмүүсээс хавьгүй бага байсан байна. Амьсгалын замын өвчнөөс гадна хорт авдартай өвчнүүд төр хийсэн туршилт судалгаанууд бас байдаг. За, энэ талаар товч авч үзье. За, психоос хамаатай ангаах ухааны сэтгүүл хэвлэгдсэн судалгаагаар MBSR хөтөлбөрт хамрагдсан өвчтнүүд хорт авдрын эсүүд болон тэр хавдартай тэмцэхэд гол үүрэг гүйцэтгэдэг байгалийн алуурчин эс гэж байдаг. Natural killer гэж ярьдаг. Тэгэхээр энэ эсийн маркер нэмэгдсэн болохыг харуулсан энэ судалгаагаар. Тэгэхээр MBSR хөтөлбөр гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр сэтгэл судлаач эрдэмтдийн боловсруулсан энэ бясалгалын хөтөлбөр дээр суйрлаж хийгдсэн бясалгалд суурилсан юм хөтөлбөр байдаг. За, энэ хөтөлбөрт хамруулсан тэр өвчтнүүдийн natural killer эсүүд бол нэмэгдсэн байгаа тэр байгалийн алуурчин эсүүд. Энэ байгалаас хүнд байдаг ийм эс, өөрийгөө хамгаалах зохицуулттай ийм эс байдаг. За, энэ эс бол тэр хавдрын эс гэх мэтчлийн ийм ноцтой хүнд эсүүдийг бол
бас одоо устгадаг, өөрийгөө хамгаалдаг ийм систем, дархлалын систем. За энэний үйл ажиллагааг бас дэмжиж өгдөг юм байна гэдэг ийм судалгаагаар тогтоогдсон байгаа эерэг сэтгэл зүй. За мөн дараагаар нь дотоод шүүрэл бас маш чухал нөлөө үзүүлдэг эерэг сэтгэл зүй. Дааврын системд нөлөө үзүүлдэг гэсэн үг. За эерэг сэтгэл зүйн дааврын систем, за ялангуяа дотоод шүүрлийн системийг тэнцвэржүүлдэг болохыг одоо харуулсан нэлээд олон судалгаанууд байна. За жишээлх юм бол судалгаагаар инээх нь кортизолын түвшинд хэрхэн нөлөөлж байгааг судалсан. За судалгаанаас харахад инээдмийн кино үзэх, за инээд хөөргийг дэмжсэн үйл ажиллагаанд оролцох нь стрессийн гол одоо тэр даавар болох кортизолын түвшнийг мэдэгдэхүйц бууруулж байгаа нь тогтоогдсон. За инээх нь эндорфин болон окситоцин тэр аз жаргалын даавар тийм ээ. Эдгээрийг ялгаруулж за стрессийн нөлөөг саармагжуулдаг гэдгийг бол олж тогтоосон байна. За мөн дараагаар нь эерэг сэтгэл зүй ходоод гидсний үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг. За эерэг сэтгэл зүй нь ходоод гидсний эрүүл мэнд хоол боловсруулах үйл явцад хэрхэн нөлөөлж, за ходоод гидсний эрүүл мэнд хоол боловсруулалтыг хэрхэн сайжруулах талаар хэд хэдэн судалгаа хийгдсэн байна. За 2020 онд эерэг сэтгэл хөдлөл нь гидсний бичил биеттэй холбоотой болохыг олж тогтоосон байна. Тэгэхээр эерэг сэтгэл хөдлөлийг мэдэрсэн оролцогчдын гидсний ашигтай бактерийн тоо илүү олон байсан нь за хоол боловсруулалтыг сайжруулж, өрөвслийг багасгаж гидсний эрүүл мэндийг одоо сайжруулдагтай холбоотой юм а гэж судлаачид үзсэн. За тэгэхээр эдгээр судалгаанууд бол зөвхөн эмпирик судалгаанаас гадна энэ яг бодиттой хүмүүстээр хийсэн хэд хэдэн одоо кейсүүд байгаа нь тийм. Энэ кейсүүд бас давхар байдаг. Тэгэхээр энэ одоо бодит ийм тохиолдлуудаар бас их баталгаажсан үр дүнгууд байгаа. Шинжлэх ухааны судалгаанаас гадна, үр дүнгээс гадна бодит хүмүүсийн амьдрал дээр тохиолдсон олон фактууд бас байдаг. За бид дараа нь одоо бидний бас төдийлөн төсөөлж бодож байгаагүй нэг ийм эргэтэн тогтолцоонд нөлөө үзүүлдэг эерэг сэтгэл зүй. За яс булчингийн тогтолцоонд нөлөө үзүүлдэг гэсэн байна. За The Journal of Pain сэтгүүл хэвлэгдсэн судалгаагаар таны мэдхгүй зан үйлийн эмчилгээнд буюу одоо сэтгэл судлалын CBT гэдэг энэ одоо эмчилгээний хөтөлбөрт хамрагдж байсан архаг өвдөлттэй өвчнүүдийн өвдөлт мэдэгдэхүйц буурч за бие махбодын үйл ажиллагаа сайжирч байгааг харуулсан байна. Тэгэхээр одоо яс ч юм уу булчингийн тэр одоо өвдөлтүүд багасч ирсэн л гэсэн үг л дээ. Ер нь бол тэгэхээр CBT хөтөлбөрийн энэхүү эерэг өөрчлөлт нь хувь хүмүүст өвдөлтийн талаарх бодлоо өөрчлөхөд тусалдаг. Өөрөөр хэлэх юм бол өвдөлтийг хүлээж авч байгаа тэр одоо бодлоо өөрчлөх замаар өвдөлтийг мэдрэх одоо тэр одоо төвшинг багасгаж яах гэсэн үг л. За тэгэхээр тодорхой хэмжээнд одоо хүний ясны ч юм уу булчингийн үйл ажиллагаатай холбоотой энэ өвдөлтүүдийг бууруулахад маш эерэг нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдсон. Гэхдээ ер нь энэ өвдөлттэй холбоотой мэдрэмж багасдаг нь зөвхөн одоо яс ч юм уу булчингийн тогтолцооноос гадна дотоод эдгэрхтэн тогтолцооны үйл ажиллагаа одоо биднээс тарих толгой өвдлөө энэ гэж ярьдаг. Энэ эдгээртэй ч бас их холбоотой байдаг. За дараа нь амьсгалын тогтолцоонд эерэг нөлөө үзүүлдэг эерэг сэтгэл зүй. За тэгэхээр астм, за төгшүүрээс үүдэлтэй амьсгалд авчдах зэрэг амьсгалын замын одоо эмгэгтэй юм хүмүүст анхаарал төвлөрүүлэх дасгал, за эерэг сэтгэл зүйн дасгалууд нь одоо амьсгалын тэр одоо химай гэх юм уу те уушгины үйл ажиллагааг хэрхэн сайжруулж болохыг харуулсан судалгаанууд бас нэлээд байна. За зан үйлийн ангаах ухааны сэтгүүл гэж байдаг. За энэ сэтгүүл хэвлэгдсэн судалгаанаас үзэхэд анхаарал төвлөрөлд суурилсан амьсгалын дасгалууд нь астм өвчтөн хүмүүсийн уушгины багтаамжийг сайжруулж, за шинж тэмдгийг бас бууруулдаг болохыг тогтоосон байна. Эдгээр дасгалууд нь астм өвчнийг ихэвчлэн өдөөдөг. Тийм сэтгэлийн төгшүүрч гэдэг юм уу, стресс гэдэг юм уу, эдгээрийг бууруулдаг. За ингэснээрээ астм өвчнийг хянахад одоо чухал нөлөө үзүүлж байна. За ийм одоо бас эерэг нөлөөтэй. Тэгэхээр яг энэ дээр бол астм өвчтэй нэг эмэгтэйг бол энэ MBSR гэдэг хөтөлбөрт хамруулсан. За хөтөлбөрийн хүрээнд тэрээр өдөр бүр амьсгалын дасгал хийдэг байсан. За цаг хугацаа өнгөрөх түүний одоо астм өвчний шинж тэмдэг багасаж, за ялангуяа дасгал хийх эсвэл стресстэй үед амьсгалаа илүү хянж чаддаг болсон. За түүний уушгины үйл ажиллагаа сайжирсан, амьсгалын тогтолцоонд сэтгэл зүйн нөлөө үзүүлсэнтэй холбоотой гэж эмчнэр үзсэн байгаамаа. За мөн дараагаар нь чонон хөрвөс гэж ярьдаг те одоо яар шарах ч юм уу батг гэд энэ арьсан дээр дуурж гардаг янз бүрийн өвчнүүдээс бас одоо хамгаалдаг
энэнд бас эерэг нөлөө үзүүлдэг байх нэ гэсэн. За клиникийн сэтгэл судлал сэтгүүлд нийтлэгдсэн 2019 оны судалгаан дээр анхаарал төвлөрүүлэх бяцлаглалын дасгалууд нь одоо экзем буюу тэр арьсан дээр гарч байгаа яр шарах тууралтын шинж тэмдгийг мэдгэдэггүйц бууруулдаг болохыг тогтоосон байна. За энэхүү дасгалд хамрагдсан оролцогчдын захтнаа одоо арилж арьсны өрөвсөл нь одоо багасч ийсэн. Жишээ нь одоо архаг ийм тууралт гардаг арьсан захтандаг ийм эмэгтэй 8-7 хоногийн турш ийм ухамсар төвлөрөх бяцлаглалын хөтөлбөр буюу одоо энэ MBSR гэдэг хөтөлбөрт хамрагдсан. Тэгэхээр энэ стрессээ илүү үр дүнтэй удирдах зохицуулах энэ аргачлалд суралцсан гэсэн. За тэгээд тодорхой цагийн хугацааны дараа бол түүний тэр арьсан дээр ямар нэгэн байдлаар туурч захтнах энэ шинж тэмдгүүд бол харьцангуй багасч ирсэн. Бүр мэдэгдэхүйц багассан. За мөн одоо үе ургацаг гэд байдаг тийм. За энд яаж нөлөө үзүүлдэг? Психоос хамаатай анагаах ухааны сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар одоо тэр үе ургацагтай өвчнүүдэд тайван байдал одоо эерэг сэтгэл зүйн хэрхэн нөлөө үзүүлж байгааг судалсан. За судалгаанаас үзэхэд тайвшруулах дасгалыг эмнэл зүйн бусад аргуудтай хослуулан хэрэглэхэд за тайвшруулах дасгал хийгээгүй хүмүүстэй харьцуулахад илүү хурдан арилдаг болохыг тогтоосон байна. Мөн батгшилтыг багасгахад нөлөөлдөг болох нь бас тогтоогдсон. Тэгэхээр арьс судлалын тайланд хийсэн одоо судалгааны үр дүнгууд дээр бол талархлын тэмдэглэл бодлох бусдад талархахтай ухамсар төвлөрөх бяцлаглалыг хийх, хэвших. За ингэснээрээ стрессийг бууруулдаг. За ингэж стрессийг бууруулах нь тэр судалгаанд хамрагдагчдын тэр батгшилт ч юм уу нүүр арьсан дээр ямар нэгэн тууралт гарах асуудлуудыг бууруулахад маш чухал нөлөө үзүүлсэн гэж тогтоосон байна. Тэгэхээр стресс багасгах нь бол кортизолыг бууруулж байгаа. За арьсны тослогийн хэмжээ багасна. За батг гарах магадлалыг энэ хэмжээгээр бас бууруулна гэсэн үг. За дараагаар нь нөхөн үржихүүд бас нөлөө үзүүлж байгаа. Судалгаагаар үр тогтоох эмчилгээний явцад ухамсар төвлөрөх бяцлал хийдэг эмэгтэйчүүд бяцлал хийдэггүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад үр дүн хамаагүй өндөр байгааг бол олж тогтоосон. Тэгэхээр бяцлал нь кортизол зэрэг одоо тэр даавруудыг зохицуулахад эерэг нөлөө үзүүлсэнтэй холбоотой. За хүнийг илүү их тийм идэвхжүүлдэг, аз жаргалтай болгодог даавруудыг нэмэгдүүлнэ. За хүний үйл ажиллагааг сулруулдаг, урам зориггүй болгодог, ядраадаг энэ чиглэлийн даавруудыг бол багасгадаг гэсэн үг тийм ээ. За мөн одоо жирэмсэн эхчүүдэд йогийн дасгалууд хэрхэн нөлөөж байгааг бас судалсан. За нэг ийм эрдэм шинжилгээний сэтгүүлд тэр жирэмсэн эхчүүдэд йогийн ашиг тусыг онцлсон нэг өгүүлэл нийтлэгдсэн байгаа. За тус судалгаанд оролцогчдын сэтгэлийн одоо тэр төгшүүр буурч исэн. За сэтгэл санааны байдал тогтвортой харьцангуй сайжирч исэн. За эмчилгээний үр дүнд эергээр нөлөөлсөн гэж ийм одоо тэмдэглэсэн байгаа нэр судалгаан дээр. Нэг бодит жишээ байгаа. За үр тогтох тэр эмчилгээ хийлгэж байгаа хосууд хамтдаа йогоор хичээсэн. За хамтдаа йогоор хичээснээр тэдний харилцаа холбоо улам бүр бэхжиж за эмчилгээний үйл явцын стресс төгшүүр багасч байсан. За эмэгтэй эцэст нь бол амжилттай жирэмссэн болсон бөгөөд тус судалгааны өгүүлэл нь хосуудын үргүүдлээс үүдэлтэй сэтгэл санааны сорилтыг даван туулахад йогоор хичээсний үр дүнтэй холбоотой юм а гэж тайлбарлсан байдаг. За мөн эрэгтэйчүүдтэй холбоотой судалгааны үр дүнгууд бас байна. За андрологийн судалгаанаас үзэхэд сэтгэл зүйн сайн сайхан байдал нь эрчүүдийн эр бүлийн эсийн чанарыг сайжруулахад одоо чухал нөлөө үзүүлдэг гэж тогтоогдсон байна. Тэгэхээр сэтгэл зүйн сайн сайхан байдлыг дэмжих бяцлал, йог, тайвшруулах дасгал гэх мэт ийм аргуудыг тогтмол хэрэгжилж амьдралдаа тодорхой хэмжээний дадал болгосноор тэр эр бүлийн эсийн идэвхийг нэмэгдүүлж за үр тогтоох чадварыг бас сайжруулдаг гэсэн ийм үр дүнгууд гарсан. Тэгэхээр дээрх судалгаануудаас харахад хүний биеийн эрүүл мэнд за эд эрхтэн бүхэлдээ сэтгэл зүйн байдлаас нэлээд шалтгаалдаг болох нь харагдаж байгаа. За орчин үеийн анагаах ухаан, сэтгэл судлалын шинжилгээ ухаанд сэтгэл зүйн эрүүл мэнд за биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг болохыг маш их онцолж байгаа. За тэр ч утгаараа анагаахын салбарт эмнэлэг зүйг сэтгэл зүйтэй холбож авч үздэг байдал түгээмэл болж байна. Зөвхөн одоо эмнэлэг зүйгээр бие организмыг эмчлэхээс гадна сэтгэл зүйн эмчилгээг давхар одоо хавсарч хийж байж эмчилгээ илүү их үр дүнтэй болно гэдэг ийм ойлголт бол орчин үед их түгээмэл болж байна.
За тэгэхээр бид сэтгэл зүйн эрүүл мэндэд дэмжих замаар биеийн эрүүл мэндийг хамгаалах боломжтой юм а гэдгийг судалгааны үр дүнгуудээс бид нар илүү сайн ойлгосон бахаа гэж найдаж байна. Анхаарал тавьж сонссон та бүхэнд баярлалаа.